Бид нар бүгдээрээ бүх зүйлсийг бидний хүсснээр л болоосоо гэж найддаг. Томч бай багч бай. Энэ бол сайн зүйл. Бүх зүйл сайн байгаасаа гэж залбирдаг байх нь маш сайн зүйл юм. Гэхдээ Христ дотор биднийг өсгөхөд саад болдог хамгийн том саадуудын нэг бол хэрв бүх зүйл бидний тодорхойлсноор л сайн болохгүй л бол тэр үедээ бид Бурхныг амьдралдаа хамаатай гэж харахаа болж эхэлдэг юм. Канагийн талаар нэг зүйлийг нэмж хэлэхэд Бурхны нэгүүлслэр өнгөрсөн даваа гарагт үйлчлэгчтэй сайн мэдээ ярьж байлаа л да. Тэгсэн тэр эмэгтэй яагаад Бурхнаас холдсон талаараа Канагийн хэлсэнтэй яг адил зүйлийг хэлсэн юм. Канагийн гуйлтанд нь Бурхан хариулсан талаарх яриаг санаж байна уу? Порногоос салж чадахгүй байснаа сайн мэдээгээр чөлөөлөгдсөн гэдэл дараа нь тэр Бурханаас өөрийг нь Ким Кардашинтай буцаагаад нийлүүлж өгөөч гэж гуйхад нь Бурхан тэгээгүй. Гэтэл тэр би одоо Бурхантай асуудалтай болсон гэдэг. Адидастай асуудалтай байгаагаа ярьж байсан тэр л нэг амьсгалаараа шүү. Тэгэд би нөгөө үйлчлэгчтэй энэ талаар ярьж байлаа. Хөгшөө. Бурхан чамд үгүй гэж хэлэх эрхгүй байна гэдэг чинь л чиний итгэлийг алж байгаа юм гэлээ. Бурхан чамд үгүй үүнийг хийх илүү даваа арга байгаа гэж хэлэх эрхгүй байна гэдэг. Чи буцаад оршин тогтнолынхоо хамгийн балчир дорой насандаа очлоо гэд бодоод үзэлтэй. 4 настай болчихсон Walmart-ийн шалан дээр суугаад би юу болохгүй байгаагаа ойлгохгүй байна. Би зүгээр л ганц алим гуйсан штэ. Би яагаад алим мэдж болохгүй гэж. Чамд алим мэдэх шүд байхгүй штэ. 4 настай ч юу юм бэ? 1 настай хүүхэд. Чи надад алим мэдэж чадахгүй. Алим мэдсэн. Яагаад болохгүй гэж. Чи гахын штэ. Гах гэж үгсүгүй. Наадах чинь хэлээд байгаа юм. Хэрв Бурханд чамайг аав хүн шиг сургах эрх байхгүй бол түүнийг аав гэж дуудах эрх чамд байхгүй. Ёстой үнэ. Зүгээр л зөвлөгч гэж дууд. Аав гэж бүү дууд. Би хувьдаа алдар хүнд маань буурах вэ гэдэгт тийм ч санаа зовоод байдаггүй. Харин итгэх чадвар маань буурах вэ гэдэгт л санаа зовдөг. Юу гэсэн үг вэ гэхлээр би зүгээрээ онцгой байх. Гэхдээ хүмүүс намайг сонсгоо болвол надад зүгээр. Харин би Starbucks-т нэг дүүтэйгээ хамт суугаад бичээсээс иш татан бурханлаг байдлын талаар түүнтэй ярилцаж байх үед тэр мөчийг би тэр залууг өөрчлөх чадвартай мөч байгаасаа гэж хүсэж байна. Нэг гэрэлсэн хос манай гэрт ирээд эхнэр бид хоёртой шинхэн гэрэлсэн амьдралынхаа талаар ч юм уу ярилцаж байхад нь би тэнд яг хэрэгтэй хүн нь баймаар байна. Хүмүүс миний хажууд байхдаа надаас Бурхны оршихуйд байдгийг маань мэдэрдэг байгаасаа гэж би хүсэж байна. Би зүгээр л чамайг надтай таарах үедээ тэгээд бид Бурхны сэнтийн өмнө хамт өвдөг сөхрөн чиний хүүхдүүдийн авралын төлөө эсвэл өвчтөе ээжийн чинь эдгэрлийн төлөө залбирч байх үед би тэнд л хүч чадлыг хүсэж байна. Амжилтанд хүрсэн хүмүүсийн залбирлаас илүү зөвхт хүмүүсийн залбирал хамгийн үр дүнтэй байдаг. Бид алдар хүндийг хүч чадал гэж боддог. Тиймээс эхний зүйл бол Бурханд амьдралын чинь альва зүйлсийг хүсснээрээ өөрчлөн найруулах эрх байгаа гэдгийг хүлээн зөвшөөр. Тэгээд чи итгэмжтэй байснараа орой унтахтаа амарч чадчих байвал чи хизээч алдар хүндээ алдаж болох ч итгэх чадвараа хизээж алдахгүй. Энэ л илүү чухал. Бурханаар цар хүрээгээ өөрчлүүл харин чи зүгээр л яаж улам гүнзгийрэх дээрээ л анхаарсаар бай. Чи гүндээ анхаар харин Бурханы хүсэлд өргөнөө даатах. Энэ бол ихний зүйл. Хоёр дахь зүйл бол би баталж чадахгүй ч үнэхээр би үүнд итгэдэг. Есүсийг хайрлахыг хүсэж байгаа алдартай хүн бүр алдартай болохынхоо хэрээр Есүсийг хайрлах нь улам хэцүү болдог гэдэгт би итгэдэг. Би үнэхээр үүнд итгэдэг. Чи хэр их зүйлсийг өөр юм болгоно тэднийг алдах айдас чинь төдий чинээ ихсдэг. Илүү олон хүн чамааг үзэж байвал тэдний урмыг хугалчих вэ гэдэг айдас төдий чинээ ихсдэг. Тиймээс миний бодлоор том алдар хүндийн учрыг нь олох цорын ганц арга зам бол өөрийгөө жижигхэн зүйлсэд зориулах нь гэж бодож байна. Юу гэсэн үг вэ гэхлээр бусад хүмүүсийг амжилтанд хүрч байхад нь баярлах чадвартай бай. Чамд ямар ч нөлөө байхгүй байсан ч гэсэн. Хэрв зүрхч нь үүнийг амархан хийж чадахгүй байвал хүн төрлөخت нь тавтай морил. Эргэн тойрны чинь хүн бүр гэрдэж байхад би энд ганцаархнаа мөртлөө гэрэлсэнд чинь баяр хүргийг ихч бас л би төвтэй тэр мэдрэмжээ бусад хүн төвтэй болгож чадсанараа л ялах хэрэгтэй.
Энэ нь яаж болдог вэ гэхлээр яг л ундарсан машин асаахтай адил. Асаах төхөөрөмжөө хэдий чинээ эргүүлэх тусам асахгүй байсан ч гэсэн зөв зүйлийг хийсээр л байвал нэг л мэдхэд оч үсрэнэ. Одоо харин энэ нь хэвийн ажиллагаанд орж, энэ нь чиний жинхэнэ байдлын чинь нэг хэсэг болдог. Би үүнийг л хийдэг. Тийм ч учраас би бууж өгдөггүй. Би үүнийг нэгэн хэвийн хэмнэл болгох гэж хичээсээр байдаг. Яагаад гэвэл атаархал ямар мэдрэмж өгдгийг би мэднэ. Тэгээд би үзэн яддаг. Би үнэхээр үзэн яддаг. Энэ бол бусад хүмүүсийг өөрийн чинь хийж байгаа зүйлээс илүү хийх үед төрдөг ямар ч үр бүтээлгүй сэтгэл хөдлөл юм. Хэрв чи бусад хүмүүсийн төлөө баяртай байж чаддаг бол тэр үед чамд баярлах зүйл үргэлж байх болно. Бас энэ нь чамд өөрт байгаа зүйлстэй баярладаг байхад чинь туслана. Мэдээж өөр зүйлс байгаа. Өөрт байгаа зүйлстэй баярлах ёстой мэдрэмжийг чинь хулгайладаг зүйл бол өөрийнхийгөө үргэлж бусдынхтай харьцуулдаг байдал нь юм. Харьцуулалт бол баяр хөөрийн хулгайч. Тиймээс би та нараас асууж уриалмаар байна. Чи анхны хайрлуугаа ямар замаар буцах ёстой болчихсон байгаа вэ? Амжилтанд ч бай, уналтанд ч бай. Яг юунаас болоод Бурхан чиний хувьд зүгээр л дараа нь төрдөг бодол болчихсон байгаа вэ? Яг юунаас болоод тэгээд анхны хайрлуугаа буц.